Сонор милах цаг толиулж байна. Дараах зохиолыг танд албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Та subscribe дарж нэгдээд цаг алдалгүй зохиолон сонсороо. Оюуны өмчийг дээдж буй танд баярлалаа. Зохиолч Дарсүрэн Онцгой эрх 78 дугаар хэсэг. Шанхай хотыг гадаадын худалдааныхан богинорсон хэсэгтэй холбосон Гарден Бриж гүүрийн зүүн талаас урсарж ирсэн салааголын эргийн тохиорсон хэсэгт нэгэн торго Буставны мухалг байдаг. Энэ мухалгийн эзнийг Тайми Жун хэмээн. Тэрээр Шанхай дахь Америкийн худалдааныханд талтай болохоор 4 жилийн өмнө эхнэрийнхэн хамт Нью-Йоркоос эрэнгүүтэн энэ мухалгийг нээсэн билээ. Тэр хүн уг гарлаараа бол өвөр Монгол хүн. Шилийн голын чуулганы Дархамангийн хошууны Тайжуу тавгийн энэ хүний багын нэрийг Зундуй гэдэг боловч тэрээр хятад ёсыг дагаж овг угсааныхаа нэрний эхний үе, нэрнийхэн үеийг хураангуйлж Тайми Чун гэснийг хэн яахан мэднэ. Түүний эхнэрийн нэрийг Саран гэрэл гэдэг. Эрэм хоёрын хэн мухлагтан худалдаа хийдгүй бөгөөд харин тэдний итгэмжлэгдсэн нэг авгаа торгоны мухлагт худалдаа хийн. Акаса хаяа энэ мухлаг дэрж хятад торго сонирхдаг агаад аахар шахар зүйл худалдан авдаг. Оройн нар жаргаж байхад Акасай гүүрээр гараад баруун гар тийш эргэж Хуампу мөрөнд цутгасан салааголыг өгсөн голын эргээс баруун тийш зурайсан уламжны ихэнд байдаг торгоны мухлагт очлоо. Японоор хальтмалт ярьдаг авгаа Акасайгийн бараанаар хөл олдон угтаж нэмсгэлсээр Акасай-сан та торго сонирхож явна уу гэж тал засан. Акасай толгой дохиод авчирч өгсөн торгог сонирхох зур гудамжны байдлыг сэм ажиглан төр зогсож байснаа. Би танай мухалгийн эзэгтэй гэрлээ сантаа уулзмаар байна гэхэд өнөө авгаа гайхсан нүдээр Акасайг ажиглана. Тэгээд сэтгэлдээ энэ Япон эмэгтэй яагаад Саран гэрлийн цээрэлсэн нэрийг мэддэг байна? Өнөө гайхал Тозиягийн гар хөлийн зарц байж мэднэ. Тэглэж гисэн Саран гэрлийн цээрэлсэн нэрийг мэдэх ёсгүй баймаар. Яасан сони юм бэ? Манай эзэгтэйг Саран гэрэл гэж хэлэх үү? Энэ хүүхэн миний үгэнд тэртэргүй итгэхгүй. Тэгэхээр энэ хүүхнийг одоо эндээс гаргаж болохгүй гэж бодоод хуурамчаар нэмсэглэн. Акасай-сан та тийшээ орж байхгүй юу? Гэд хажуугийнхаа мөрөөний хаалгаар узаалаа. Худалдагч авгаа Акасайг захиалга хөрөөнд оронгууд мухалгаан дүгжээд гудамжны байдлыг ажиглангууд Саран гэрлийн өрөөрөө алхав. Саран гэрэл өрөөндөн орж ирсэн авгаан царайг ажаад надтай уулзахаар хүн ирээ юу? Таны царай хачин болчихсон байх чинь юу болов вэ? гэж асуулаа. Японы консулын газар ажилдаг нэгэн эмэгтэй таныг цээрэлсэн нэрээр чинь сургалж ирлээ гэж үгэн эвлүүлж ядан хэлв. Сандрах хэрэггүй дээ. Юу ч гэсэн уулзъя. Миний цээрэлсэн нэрээр сургалж ирэх хүн байх эсгүй юмсан гэж Саран гэрэл өрөөнөөсөн гарлаа. Саран гэрлийг захиалгын өрөөнд орж ирэхэд голлуулж зассан ширээний хажуугаас боссон Акасай "Богусан гэрлээ саны таны хамрыг гэрий" гэд гар цөмхнөөсөн янжуур гаргаж ирэхэд Акасайгийн баруун гарын дунд хуруунд байгаа чулуун шигтгэхтэй 3 цэнгийн алтан бөгжийг ажилласан Саран гэрэл хэсэг балмагдав. Энэ бөгжийг 10 гаруй жилийн өмнө Цэйн гүн гэрлээд бэлэг болгон өгч билээ. Саран гэрэл Цэйн гүнгийн бөгжийг таниад биеийн барьж дууг зогсоход Акасай хуруунаас өнөө бөгжийг мултлаад өгөхдөө гэрлээсэн үүнийг сайн жаргалсан танд гардуулж өгөөрэй гэж над загсан юм гэж хэлэхэд шанааных нь үс үлэм идэг цааживаас Саран гэрэл хэмээгдэх гэрлээгийн нүднээ нулимс цэйлгэн нэмгэн ягаан уруулан үлэм идэг жижигхийлхийг Акасай ойлгож байлаа. Симото Сойхара хоёрт хорлогдсон гэрлээ эгзэгтэй байдалд орсон тэр үед Сан жаргалын сэтгэлийн 2 дахь дарамт эхэлсэн юм. Сан жаргал эцгийн нутагл усны дараа Баатар гүнгийн эхнэрийн ах Зундуйтай холбоо барьжээ.
Чингээд зундуйг маш нууц байдалд мөгдөнд авчирсны дараа сайн жаргал эцгийнхээ ахын найзтай уулзаж учир байдлыг ярилцаад гэрлээтэй хамт Шанхай руу илгээхдээ цагдаагийн газрын удирдлагад баггүй хөрөнгө шидэж Таймичун гэдэг өнөмлөх бэлдүүлж билээ. Тэрээр гэрлээг Саран гэрэл гэдэг нэрээр эхнэрийн болгож аваад Шанхайд ирэнгүүтэн сайн жаргалын алтны учрыг мэдж байсан нэгэн томоохон хүнд бараалхаж сайн жаргалын захиаг гардуулжээ. Чингээд Шанхайд 5 хоносны дараа гэрлээг аваад далайн чандад гарсан юм. Гэрлээ Нью-Йоркд 5 жил тасралтгүй эмчилүүлсний дараа эрүүл сарвал болж сайн жаргалын зөвлснөөр Шанхайд зөвсбөрүүлэн амьдрах болсон юм. Гэрлээ сайн жаргал тантай уулзаж хэдэн зүйлийг дамжуул гэсэн юм. Би Шанхайд ирээд удаж угаач гэсэн тантай уулзах явдлыг тусгай шалтгаанаар хойшлуулж байсан. Би тэр шалтгааны учрыг олсон болохоор одоо цаг хугацаа алдаж болохгүй гэдгийг ойлгоод тантай уулзъя гэж шийдлээ. Гэхэд Саран гэрэл хэмээгдэгч гэрлээ манайд орж ирээ. Манай нөхөрч гисэн байгаа гэд хазраан даган урсаж буй нулимсан арчив. Акасай сайн жаргалын даалгавраар зундуй гэрлээ хоёртой уулзаж нэлээн ярьлаа. Хар чон гэдэг хочтой бод гэдэг дээрэмчин Шанхайд ирсэн бөгөөд тэр хүн Тозуягаас тусгай нууц даалгавар авсан байна. Ойрын үед Жек Лаусантай уулзаж нөхөрлөдөг болж тэр хоёрыг Гариман танилцуулсан байна. Жек бол эцгэрийн дамжуулах буюу өөрийнхөө болцоогоор Юкигийн алтанд холбогдох бүх баримт бичгийг олж чадах хүний нэг. Иймээс Жек Лаусныг хар чоноос холдуулах нь чухал. Нөгөө талаар Юкигийн алтны талаар тусгай хүн ирж уулзна гэсэн. Тэр хүн ямар ч нууц дохио хэрэглэхгүй. Эцэст нь хэлэхэд хар чоныг Шанхайн зарим хүмүүс сонирхон дагах болсон байна. Тэгж дагаж байгаа хүмүүсийг консулын газрын Сигето хянах тухай зааврыг тусгай хүмүүст өгсөн байна. Хар чоныг Гаримантай сүүж холбоотойгоор нь бид сонирхсон юм аа. Тэгэхээр ажиглалтыг зогсоож өөр шугамар хянана. Энэ тухай цаг алдалгүй дуулгасан чинь тун сайн хэрэг. Гэж зундуй хэлэхэд Акасай буцахаар суудлаасаа бослоо. Акасай торгоны дэлгүүрээс гарч Фантанзио цэнгэний газар ирээд зоогийн газар ортол Гариман, Жек, Эрхэн баяр гурав сууж байлаа. Акасай орон хөнгөн хоол захиалж зооглоод тэндээсэн консулын газар ирж өөрийнхөө ажиглалтын талаар Сигетото ярилцсав. Сигето ширээн дээрээс янжуур аваад Акасай ингэсгийг Тозуяасан ярина гэсэн. Түрүү ярих гэхэд бид таныг сургалаад гээд цагаан харснаа одоо ярих цаг нь болжээ. Гэхэд Акасай энэ лүд яагаад үгээ хагасалж хэлв? Намайг хайж миний хойноос хүн явуулсан хэрэгүү. Түүнийг нуухын тулд үгээр дүүгүүлж өнгөрөөлөө. Намайг торгоны мохлогт очсныг мэдсэн хэрэгүү. Сони юм да. Намайг мөрдөж байгаа байх нэ гэж бодтол утасны хонх жингэн байв. Акасай сенсей багштандан ажлынхаа талаар товч танилцуулаад Тозуягийн даалгаврыг хүлээж авлаа. Акасай, Эрхэн баяр Шанхайн шалдар болдар банд нартай ямар холбоотой байна вэ? Гэж асуулаа. Шанхайн гудамжны явган хулгай дээрмийнхэнтэй холбоо тогтоогоогүй байна. Харин дайны жилүүдэд Шанхайн Кёкобакай нийгэмлэгт хамаарч байсан Япон залуустай уулздаг болсон. Тэд Шанхайн Чампан хэсэгт байдаг. Энэ тухай би Сигето санд хэлсэн. Танд илтгэхгүй юу? Чиний гүйцэтгэх ажлыг ганцхан би удирдана. Үүнээс хойш Сигетод далан булчирхаагаан тоож хэрэггүй. Гэж Тозуя уурсав. Гака, миний ажиллагааг зарим хүмүүс сонирхоод байгаа болохоор би өөрийнхөө аюулгүй байдлыг бодож зарим талаар зөв ойлголт төрүүлэхийн тулд тайлбарлах хэрэг гараад байна. Гэж Акаса игзгийг нь тааруулаад Тозуяд Сигетэ болон төврийн нөхдийн талаар чамбайхан танилцуулаад ажиллагаанд цаадуулж магадгүй байна гэж гомдол мэдүүлв. Акасай ажиллагаагаа үргэлжлүүл. Сигетод элдэгдэг явдал чинь илүү хэрэг. Тэр чинь чиний ажилд хэрэгтэй үед онцгой ирэхээр хангах үүрэгтэй гэдгийг ойлгож ав. Гэж хатуухан тушаагаад хэсэгхэн дуугүй байснаа
Америкийн банкар орж гарч байх хэрэгтэй. За ер нь би Сигэт одоо ярьж өөргөөгүй. Гэхдээ чинь банкны ажиллагааны талаар мэдлэгтэй байхаа. За ер нь Сигэтог надтай яриулаадах. Гэлээ. Акасай утсан Сигэтод өгөхөд түүний царай ягаарчсан байлаа. Сигэтоо, танах банкнаас авдаг мөнгөнийхөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Акасайг ажилуулах хэрэгтэй болж байна да. Нөгөө талаар чинь Акасайгийн араас яагаад янз бүрийн сүл тавиад байна юм? Чиний энэ ажил чинь эцсийн эцэст хар чам сэжиг төрүүлж банкны ажиллагааг унгана гэсэн үг. Нөгөө талаар өнөө Клаусныг яах гэж бодж байна юм? Гака, анхны туршилтыг өнөөдөр хийн. Би танд маргааш шилдэхий. Сигэтоо, чиний ажил удааширч байна. Бусдын ажил руу хошууд өрхийн оронд өөртөө оногдсноо мэйлүүлхэн хичээсэн дээр шүү. Гэхэд Сигэтогийн духаар хөлс чихэрсэн байлаа. Сигэтоо Тозиятай ярьсны дараа цагаан харвал оройн 21 цаг болох гэж байв. Чухам энэхэн үед фантазио цэнгэний газраас гарч ирсэн хэсэг Япон залуус нэгэн согтуу хүнийг хаалганы дэргэд байгаа машинд суулгав. Суудлын тэрэг дорон хөдөлж хурдаа нэмсээр Шанхай дахь Япон иргэдийн суудаг чампайн хэсэгт ирлээ. Машинд суулгасан өнөө залуу нь Жек Клаусон ажээ. Жек ухаан ороод хаана байгаагаа аживал нэгэн шавар байшинд хэвтэж байлаа. Босоо хүн адарт тулам тэр байшингийн жижиг цонхоор өглөөний нарны гэрэл туссныг аживал түүнийг хотын захад авчирсан нээлтажээ. Жекийг өндийхэд өрөөнд байсан 4 Япон залуугийн нэг нь "За Жек, шараа тайл, тэгээ ярилцъя" гэж англиар цэвэрхэн хэлв. "Би хаана байна?" гэхэд өнөө залуу "Жек, чи байвал зөх газраа байна. Харин бидний сонирхсан асуултанд хариулж баталгаа гаргаж өгвөл хэн хэндэн халбалгүй шүү" гэлээ. "Эн чин сүрдүүлэлт үү? Юу болох нь чамаас шалтгаална" гэхэд Жек залуусыг харвал тамирчдын бэлтгэлийн кимоно өмссөн агаад толгоогоо цагаан бүсээр боосныг аживал карате юм уу, жюдоцугээр мэрэгдсэн залуус гэдг нь илэрхий. Тиймээс Жек эсэргүүцээд нэмэргүй гэдгийг ойлгоод дуугүй суутал өнөө залуу "Жек, 1932 оны 1-р сарын 18-нд чи Шанхайд байсан байхаа" гэлээ. "За тийм ээ. Юу гэв? Чи тэр үдэш хаана байснаа санаж байна уу?" гэж англиар асуухад Жек тэр өдрийг үгүйлэн бодвоо. Жек юуны өмнө Шанхай руу Японы усан онгоцноос гал нээснийг саналаа. Энэ бол 1-р сарын 26-ны өдөр байсан. Үүнээс яг 7 хоногийн өмнө Жек Шанхайн Иншан гудамжинд байдаг алчуурын үйлдвэрийн хашааны хаалган дээр үйлдвэрийн эзний охиныг хүлээж байсан юм. Гэсэн ч Жекийн гүжүүдсэн хөдлөөд хаана байснаа санахгүй байна. Бодвол гэртээ байсан байлгүй. "Жек, гүжиж мэлзэх хэрэггүй. Тэр өдөр чи Иншан гудамжинд Японы Мёхосмын 2 ламыг өөрийнх нь нөхдөр буудуулсан шүү дээ. Уг нь таны гол зорилго бол тэр гудамжинд байдаг нэтрийн сүмд очиж эцгийнхээ буйныг санаж өргөлөрөх гэсэн Юкиг устгуулах ёстой байсан. Гэтэл чиний нөхөд Юкигийн биеийг хамгаалж явсан манай ажилтнуудыг танингууд гудамжинд явсан манай 2 ламыг буудсан, чамд Юкиг буудсан сэтгэгдэл төрүүлэх гэсэн зал байсан. Та хоёр нөхрөө зүгтхийг харангуутан алчуурын үйлдвэр рүү орсон биз дээ. Энэ шан гудамжинд лам буудуулсан тухайд гэвэл тэм явдал болсон. Харин тэр гудамжинд Юки гэдэг эмэгтэй явж байсныг би хараагүй. Нөгөө талаар Шанхайд байсан танай зэргийн төлөөлөгч Танака хотын дарга Уутисэнд өгсөн мэдээлэлдээ Юкиг хорлох гэсэн халдлагын талаар ганц ч үг дурдаагүйг би санаж байна. Тиймээс бид жинхэнэ албан ёсны баримт түшиж ярил учир нь олдохдоо амархан шүү дээ. Жек, та тэр өдрүүдэд хотын оюутан хятадуудтай болон Англи Францын хамгаалах отрядынхантай нийлж манай олон арван зэргийг устгасан. Харин үүнээс булзах зам байхгүй шүү. Гэхэд Жек би тэр бодлоонд оролцоогүй шүү гэлээ. Гэтэл англи хэлтэй залуу хэд хэдэн гэрэл зураг үзүүлв.
Энэ нь Шанхай хотыг хамгаалж байсан сайн дурынхны дунд явж байгаа Жекийн хэд хэдэн гэрэл зураг байлаа. Жек үнэхээр баримттай энэ зүйлийг хүлээхээс өөр замгүй болов. Япончууд гарцаагүй баримтаас булзаарах гэвэл эрүүшүүлт хэрэглэх нь элтэй. Жек, энэ баримтаар бол та манай олон арван цэргийн амь насыг бүрлэгсэн учраас чамайг бид устгах ёстой. Гэсэн ч бид чамд өөрийнхөө амийг аврах боломж олгоё. Гэхэд Жек та нарын боловсролыг сонсъё гэлээ. Үнэн дээр Япончууд Жекийг гудамжинд буудчихад өөрөөсөө зайлуулж чадах нь зайлшгүй. Жек, чи олон жилийн турш Юкигийн хадгаламжийг сонирхсон. Тэгэхээр одоо багсаар баримт олоо биз дээ. Төвнийг бидэнд өгвөл болох нь тэр. Юкигийн эцгийг хадгалуулсан төмөнлөн алтны хувьд гэвэл тэр чинь огт найдваргүй зүйл. Гэж Жек урам муутай хэллээ. Японы эзэмшил Шанхайд тогтсны адилаар хэдэн сарын дараа бүх хятад оронд ноёрхон гарцаагүй болсныг сонирхон бие биенээсээ өрсөн мэдээлэх болсон явдлыг ажсан Жек эдний болцлыг эсэргүүцэх нь утгагүй гэдгийг гадарлав. Яагаад тэрв? Гэж англи хэлтэй залуу Жекийн ам хэлийг суулчих шахан асуулаа. Та нараас өмнө коменданыхан хэдэн жил сонирхсон юм. Гэтэл тэр их алтыг Шанхай банкнуудад байдаг гэдгийг мэдвэл зөх хэмжээний томоохон хүмүүсийн хэн ч тэр байтугай манай эзэгч мэдээгүй юм. Шанхайг эзэлсний дараа танаа хайрмынхан тэр алтны сураг гаргахаар тусгай хэсэг хүртэл ажиллуулсан гэж шуугдаг байсан. Та нарын хэлж байгаагаар тэр цуурхалтай харьцуулах юм бол тэр эмэгтэй алт хаанч байхгүй гэдэг нь тодорхой юм биш үү? Ингэхээр байхгүй алтаар болзол тавина гэдэг найдваргүй хэрэг. Тэгэж банкны зарим ажилтнуудын дунд байхгүй алтнаас болж амиан алдах нь гэдэг яриа гарсан шүү. Жек, чиний үгэнд энэ удаа итгэе. Гэхдээ тэр алтыг байхгүй гэдгийг батлах албан ёсны баримт авчирсан цагт та бидний яриа хэн хэндэн өлзийтэй сайн зүйлээр төгснө. Тиймээс 7 хоногийн дотор багтаад баталгаа олж өгвөл яриа дуусна. Гэж англи хэлд шаардав. Хугацаанд эндүү шахав байна. Танай компетент тагнуучид ч гэсэн олон жил үр дүнгүй хөөцөлдөж байгаа алтны талаар би баримт олно гэдэг нэг л ойлгогдохгүй байна. Тэгтээ 7 хоногт шүү. Тагнуулын мэргэжилгүй над бол дэндүү ахархан байна. Тэрэн дөрвөл эндэн алуулсан дээр биздээ. Жек битгий хэдрэл. Нөгөө талаар өөрийгөө үн хэрэгэх гэж чармаасан дөрвөл учир байдлаа үннээр ярилцах нь тэр шүү. Та амиа биднээс худалдаж авах ёстой. Таны бууны суманд өртсөн Япон зэргүүдийн нэрийн өмнөөс бид таныг хизээж устгаж амжина. Харин та үнэн чанартаа өгөхийг хүсээгүй хүн. За тэгээд бид чинь өгөхийг хүсдэггүй хүнийг танилах ёстой юм шүү дээ. Өгөхийг хүсдэг хүн бол өөрийнхөө гараар өөрийгөө устгадаг болохоос хүнээр өөрийгөө устгуулдаггүй юм. Таны эн чинь үнэн бол та одоо өөрийгөө буудчих. Гэт англи залуу намбу буугаан Жекийн өмнөх ширээн дээр тавьтал. Төвний ард 2 Япон залуу ирж зогслоо. Тэрээр бууг ганцхан сумаар сумлсан болохоор Жек ямар ч илүү хөдөлгөөн хийгээд нэмэргүй. Хайрын амиа лалдана. Жек өөрийгөө буудаад хэрэггүй. Тэгвэл Япончууд Жекийн хүрийг гудамжнаас оллоо гэд аваачаад өгчихнө. Шалгахад намбу бууны бариулаас миний хуруунуудын мөр ярайтлан гарна гэдэг бодол Жек төрлөө. Жек гарцаагүй байдалд орсноо ухаарав. Япончууд Жекийг сэтгэл санаа, хүсэл мөрөөдөл, төвчээр зориг, авхаалж самба, залимхэр чамбайхан гэдгийг сайн судалсан болохоор англи хэлтэй залуу алхан бүртэн Жекийн амыг тагалж байлаа. Жек, бид чиний саналыг харгалзаж дахиад 7 хоногийн бололцоо олгоё. Гэхэд Жек арга буюу толгойд өгөв. Япон залуус Жекийг зүгээр суллаад явуулчихсангүй. Төөнөөнүүдийг хар давуугаар боож байшингаас гаргаад машинд суулгалаа. 7 дугаар сар. Япончууд үүнийг үхлийн сар гэж нэрлэжээ. Баян цагааны нуруунд гарсан Японы цэргүүд гол гарч чадлагүй тэр чигээрийн диваазанд очсон учраас тэдний хувьд Чингэж нэрлэх нь самурайн ёсонд нийцэх ажээ. Нис хүчнийхэн ч
зүгээр байсангүй. Диваачнд одож хойд насныхаа жаргалыг эдлэх ёстой 110 онгоцны нисгэгчдийн нэрийг Ясукуны сүм рүү явуулахаар бэлджээ. Харин Комацубара шалгарсан хэдэн дивизийг Байлдааны үеийн орон тоогоор шинжилэн зохион байгуулад дагаа нэхэх төлөвлөгөө гаргаж, армийн штаб хэлгээсний дараа түүний төлөвлөгөөг Жанжин штабаас баталсан ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан шинжилээд Жанжин штаб руу явуулсан мэдээ авчээ. Комацубара шинэ төлөвлөгөөтэй холбогдуулж шинэ мэдээ баримт цуглуулгахдаа тагнуулынхны амар заяаг баржээ. Тэрээр Монгол зөвлөлтийн армийн гүн ард тал фронтын байдалтай холбогдсон мэдээ баримт шаардна. Тиймээс хороо дивизийн төдийгүй армийн тагнуулын газарч нэлээд чармаалт гаргах авч амжилт муутай тул хүн бүхний сэтгэл төгшин. Баян цагааны ажиллагааны дараа хэд хэдэн хүн тушаалаас огцорлоо. Үүний нэг бол Тогова байлаа. Тэрээр баян цагааны нуруунд болсон Байлдааны талаарх худлаа мэдээг Токио, Дайран, Мөгдэн, Харбинд нийтлүүлсэн нь бурууджээ. Комацубара шинэ ажиллагааг эрдэнэс чамбайхан бэлтгэхийн тулд бүх дарга нараа цуглуулсан төдийгүй штабын тагнуулын газраас хүн өрсөн болохоор Аяна Усу хайлаар дэрлээ. Бид юуны өмнө Улаан Орос Монголын ард талыг мэдхийн тул агаар газарт хийх тагнуулын ажиллагааг хүчтэй болгох нарийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх ёстой. Шинэ давшилтын төлөвлөгөөтэй уялдсан хэд хэдэн зүйлийг надад тодруулж өгөх хэрэгтэй. Нэгд, Оросын хориглолт Байлдааны штабын утсан болон радио холбоогоор өгч байгаа бүх өдрөмжийг мэдэх тэдний яриа төөний хуулбар. Хоёрт, Орос Монголын цэргийн хүч, фронтын хориглолтын байдал, ард талын бэлтгэл, нөөцийн талаарх баримтууд. 3 дугаарт, Оросын болон Монголын цэргийн давшилт хэзээ, хаагур, ямар хүчээр эхлэх гэж байгааг тогтоосон баримтууд. Ялангуяа давшилтын бэлтгэлийг яаж, хэрхэн шийдсэн, цэргийн зэвсгийн шилжүүлэлтийг ямар замаар хийх төлөвлөгөөтэй байгаа хийгээд намар өвлийн ажиллагаа ямар төлөвтэй байгааг мэдсэн байх шаардлагатай. Гэд Комацубара яриагаан дуусгаад Симотогийн сонлыг асуулаа. Кака, би армийн өмнө тавигдж байгаа зорилтыг ойлгосон цэрэг эрийн хувьд хэдэн зүйлийн санал хэлье. Миний саналын зарим нь бодит байдалд биелэхгүй юм шиг санагдаж магадгүй. Гэсэн ч ийм алхам хийхгүйгээр эзэн хааны замналыг Монгол тогтоох ажиллагааг амжилтанд хүргэх боломжоор бага юм. Юуны өмнө Монгол хэл мэддэг тусгай хэсгийг Харбинд зохион байгуулад энд авчрах нь чухал. Аяна Усугийн шав нарыг энэ ажилд бүрэн хамааруулж болно. Үүнтэй уялдуулж Германд уялдварласан Siemens маягийн радио пеленгатор 10-аас доош хүүг авчирч тоноглож төхөөрөмжлөх юм бол Орос Монголын армийн удирдлагын болон фронтын анги хороо дивизийн дарга нарын хоорондын яриаг бүрэн тэмдэглэж авч болно. Орос Монголын цэрэг зэвсгийн шилжүүлэлт болон ард талын бэхлэлтийг мэдэх, түүнийг хорлон сүйтгэх ажиллагааг эрчимжүүлэхийн тулд Харбины Сунгар 2 өртөөнд байгаа тусгай сургуульд бэлдсэн Оросуудын хэсгээс хүмүүсийг сонгож, улаан армийн цэрэг даргын хувцсаар хувцслаад Монголын гүнд явуулж, тагнуулын болон хорлон сүйтгэх ажиллагааг хийлгэж болно. Иймээс миний саналыг тунгаан бодит байдлын үүднээс дүгнэх баха гэж бодож байна. Гэж саналан хэлв. Симотогийн саналыг сонссон дарга нар түүнийг дэмжсэн боловч цаг хугацааны хувьд зөрөөтэй санал гаргалаа. Жанжин штабаас шинэ довтлогоо хизээ эхлүүлэхээр шийдвэрлэхийг тоомлох хүн байхгүй болохоор Германаас сүүлийн үеийн радио техникийг халахгүй авчирч амжих уу гэдэг асуудал бүх юмны занглаа болж тулгамдуулжээ. Үнэн дээр цэргийн тагнуулын үйл ажиллагаанд зориулсан Siemens маягийн төхөөрөмжийг Харбинд ганцыг тавьсан боловч Гавантууны армийн нөөцөнд байгаа юу үгүй юу гэдгийг мэдэх хүн байсангүй. Нөгөө талаар Сунгар 2 гэдэг товлсон нэртэй цагаантны хорлон сүйтгэгч тагнуул бэлддэг төр сургуульд алс дорнд руу чиглэсэн ажиллагаанд ашиглах хүмүүсийг бэлдэж байгаа болохоор Дайранд байгаа атман Семеновт дуулгаж тэр талаар тохиролцсон гэдэг бол цаг хугацаа шаардлагадах ажил байлаа. Дарга нарыг үг хэлж дууссаны дараа Уэдагийн туслах нэг үг хэлв. Тайса Симотогийн санал тун бодууштай санал байна. Ер нь Жанжин штабаас довтлогооны цаг хугацааг урьдчилан мэдж зохион байгуулах талаар дахиад ярилцах нь чухал.
Би энэ саналыг армийн удирдлагад яаралтай танилцуулж зохишидыг авч мэднэ. Тиймээс урьдчилсан ажлын талаар саналаа нэгтгэн боловсруулах нь дээр байхаа гэж бодж байна. Гэснээр Комоцуборагийн өрөөнд болсон хурал завсарлаа. Кавантуны армийн удирдлага Симотогийн саналыг сонирхож түүнийг дэмжсэн тул Монгол Улсын армийн удирдлагын яриаг сонсох, дэмдэглэх ажиллагаанд хэд хичнээн хүн ямар радио төхөөрөмж хэдийг хэрэглэх тооцоо гаргахыг даалгалаа. 78 дугаар хэсэг төгсөв.